Бүгдээрээ сайн уу? Энэ удаагийн бичлэгээр та нартай Цагаан могоон домог хэмээх хятад киног ярьж өгье. Лайк, subscribe дарж эрсээ бүртгүүлээд киногоо үзээрэй. Киноны үйл явдал эртний хятад эхэлж, эрхэм лам Фахай болон түүний туслах Нинэн хоёр ид шидийн шилждэг хаалгаар ороход цас орж буй газар очино. Мөсөн уулын оргилд үзэсгэлэнтэй боловч аимшигт хорон санаар чөтгөр хүчээ гайхуулж байв. Нинэн тултах гэж оролдсон боловч чөтгөр түүнийг хөлдөөгөөд Фахайг өрхтөх гэж оролдтол Фахай түүнд эрчүүдийг өрхтөж ховсгоо боль гээд ширүүн тулаан эхэлнэ. Чөтгөр Фахагийн ичдийн таягийг сүрэн зогсохын тулд ахвалж самбаагаа ашиглан мөснүүд шитгэхэд Фахай түүнийг зогсоож чөтгөрийн капсул руугаа хийж хордог. Тэгээд Нинэнийг хөлтөлтөөс нь гаргав. Фахай Нинэн чөтгөрийн капсулыг өгөөд Лефен сүмд аваачиж чөтгөрийг хий гэж хэлэхэд Нинэн сүмийн доор байдаг чөтгөрүүдийг цойжилдаг газар аваачиж чөтгөрийг хорно. Нэгэн өдөр хоёр үзэсгэлэнтэй могоон чөтгөр болох Чинчин Сүсүү хоёр хамтдаа ой дотор хөгжилдөж байлаа. Тэр хоёр өвсөн дээр хөвтөд ургамал судлаач шүүшэн тэргүүтэй хэсэг хүмүүс төрөл бүрийн эми ургамал цуглуулж байгааг харжээ. Аялагчид авиралтаа үргэлжлүүлэх үед дэггүү Чинчин Сүсүү хоёр шиэнийг айлгахаар могоо болон хувиртал залууж цуцэрчсөндөө усанд унчдаг. Сүсүү хүний дүрд хувирж ургамал судлаачийг аврахын тулд ус руу үсрэнэ. Түүний амийг аварч хүчил төрөгч өгөхийн тулд түүнийг үнсэв. Чиан нүдээ нээж хальт харахтаа түүний инэмсэглэж байгааг хардаг. Түүний найзууд анхны тусламж үзүүлэхэд Шиан сандарч сэрдэг. Шиан нууранд эмгтэй хүн арсан тухайга сэтгэл зовнсон байдалтай хэлв. Гисэн эдээш найзууд нь түүний хэлсэнд итгэдэггүй. Чинчин алсаас харан Сүсүүгээс яагаад урман судлаачийг аварсныг сониучрхан асуув. Гэтэл тэр Шиан руу ширтэн Чинчинд юу хэлэхээ мэдэхгүй байлаа. Хэсэг хугацааны дараа Фахай Нинэн нар хүн хадсан тэмдгээр нь хайж сарсан багвахын чөтгөртэй тултахаар аяллаа үргэлжлүүлж байв. Дэнлүүний баярын өдөр гэдгийг мэдээд баяр ёслолын үеэр сүрэлт хүрэхгүй тулд чөтгөрийг агнахаар яарна. Тэд нууранд хүрэхэд Шиан өөрийгөө Ханжоогоос ирсэн гэдгээ хэлээд тэднийг завиар хот руу зөөхийг найрсгаар санал болгодог. Ирчүүд 50 нуурыг гаталж байхдаа амьдралынхаа зорилгоо ярилцдаг. Сүсүү Шиантай үнэлснээ бодон мөнх бос ертөнцид иргэн ирж түүнтэй дахин уулзах ёстой гэж бодов. Чинчин болон өөр ярьдаг ой амьтад түүний түүхийг Шиантай яаж холбох талаар ярилцаад тэдний хооронд ид шидийн учрлыг бий болохоор шийднэ. Үүнийг ухаарсан Сүсүү Чинчинг дагуулan хот руу очив. Энгийн иргэд Дэнлүүний баяраа тэмдэглэж байх хооронд тэр хоёр хотын гудамжаар явж танилцаж байлаа. Цугларсан хүмүүсийн дунд Фахай Нинэн хоёр луужин ашиглаж чөтгөрийг хайж байв. Тэд салж туслах нь Чинчинтэй зөрөхөд тэр луужин ашиглаж байгааг хараад эхэндээ Чинчин өөрийг нь агнах гэж байна гэж бодсон ч тэрний аюул занал учруулахгүй гэдгийг мэдээд түүний ганцаарныг нь орхиж Шианыг хайхаар усны хөвөөнд очив. Түүний завийг хайж олоод Сүсүүтэй уулзуулахаар түүн рүү дөхөж очсон ч Шиан түүнийг хүн андуураад байна гэж уулзахаас татгалзав. Чинчин түүний завийг түрээд Сүсүүгийн хүлээж байгаа асарт очтол нь түлхээд гацаачдаг. Чинчин түүнийг явхаас сэргийлж замыг сүтгэж Сүсүү түүнтэй ярилцахыг оролцсон ч тэр түүнийг хөөж нууранд харсан эмгтээдээ дурлсан гэж хэлв. Сүсүү өөрийгөө батлахын тулд түүнийг ус руу түлхэж дараа нь үнсээд өөрийгөө түүний дурлсан хүн мөн гэдгийг итгүүлдэг. Чинчин Нинэнтэй дахин таарахад сарсан багахан чөтгөрийн байрлалыг Чинчин хүчтэй хараагаараа олоод наадмын завин дотор залуу охиныг хазаж байгааг хэлдэг. Нинэ яаран зав руу өсөрж голын сэлүүрчин болж хувирсан сарсан багвахан бүсгүүчүүдийг ид шидийн цанаараа дарж чадсан ч сарсан багвахан чөтгөрийн хаанд баригдаж хүзүүндээ хазуулчихав. Фахай хэргийн газар турдаа ирж араас нь хөөж усан дээгүүр нисч буй чөтгөрийн сүүлнээс барьж галтуулын аманд очиж чөтгөрийг унахаас өмнө амжиж туслахтайгаа зүгтдэг. Дараа өдөр нь Фахай сарсан багвахан чөтгөрийн хараалд хүрсэн туслахаа дагуулan бусад ламнараас эмчилгээ ирэхээр сүм рүү очдог. Энэ үед Шиан голын ирэг дээр гэртээ цэвэрлэгээ хийж байх үед өрөөнөөс нь түүнтэй хамт хүнийг өнгөрөөсөн Сүсүү нүүрэндээ гэрэл тасруулан гарч ирнэ. Түүний жинхэнэ мөн чанарыг мэдэхгүй учраас Шиан залуу сэтгэл хангалуун байлаа. Дахин харахыг хүссэн хүнээ үргэлж зүрх сэтгэлдээ хадгал гэсэн үгийг санаж хосууд насан туршдаа хамт амьдрахаар шийдсэн байлаа. Үдээс хойш хүүхдүүд ариун сүмд Нинэн рүү очиход тэр чөтгөр шиг хуурж эхэлж байв. Нинэнд хэцүү санагдаж хаягдсан байшин руу зүгтгод түүнийг Чинчин олжээ. Чинчин энэ үед өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг илчилж Нинэний санаа зовнилыг арилгахын тулд Чинчин түүнд шин дүр төрхөнд нь тасан зохицоход нь тусалдаг. Бас түүнд чөтгөр шиг байхыг зааж өгөхөд Нинэний хүн чанар зулгаагаад байдаг. Шиан Сүсүүтэй гэрлэхдээ ургамлын эмч болох мөрөөдлөө биелүүлж илүү их мөнгө олох болно гэж амласан. Фахай усан тосгонд цочилтол дүүрэн өвчин зовлонд нэрвэгдсэн гашуудсан иргэд байжээ. Чөтгөрөөс үүдэлтэй өвчөнд нэрвэгдсэн иргэдийг Шиан эмчлээд им өгөхөөр завгүй байв. Фахай Шианд болгоомжтой байгаарэ гэж захив. Шиан гэртээ буцаж ирээд тан хийж ямар найрлах нь үр дүнтэй байх бол гэж эргэлздэг. Тэгэхээр нь Сүсүү туслахаар нууцаар Шианыг өөр тишээ харж байх зур өөрийн амин чухал мөн чанарыг тоогоор шилжүүлнэ. Фахай болон түүний шавнар өөр газар өвчин тараагч өндгөн чөтгөрүүдтэй тулдахаар хусан ой руу орж ид шидэрээ тэдэнтэй тулалддаг. Фахай лам тэр чөтгөрүүдийн хашгираанд автахгүйгээр таринаа уншиж тэднийг чөтгөрийн капсул дотор өрхөнд оруулав.
Энэ хооронд өөрийн амин чанараа шилжүүлсэн Сүсүгийн биеийн султаж найз хархан түүнийг үхэж ч магадгүй гэж санаан зовно. Харин Шиан Сүсүгийн эмчилгээг иргэдтэй баяртайгаар хуваалцаж байтал Фаха ирж Сүсүг шижиглэн сүнс хагандаг утгаар Шианд өгөө зөв цагт нь ашиглах байх гэж найдаж байна гэв. Хожим нь Фаха Сүсүг чөтгөр гэдгийг мэдэн тулалдаад хорыг арилгах эмний төлөө сүүлийн жилүүдэд хичээж байгааг мэдсэн болохоор талархав. Хэдийгээр Сүсү Шианд хайртай гэдгээ чадлаараа тайлбарласан ч лам түнд хэрв дахин чамайг харвал ална гэж занл хийлж хүний ертөнцид хүндрэл учруулахаа боль гэж анхааруулдаг. Оройн Сүсү Шиан хоёр баяртайгаар хооллоно. Сүсү санамсаргүй могоо татгуулахад уудаг эмчилгээний хүүхэртэй дарс уучхав. Энэ нь түүний хүн төрхийг айжмаар арилгах аюултай. Тэр сандраад унтлахын өрөөндөө орж хаалгаад өгчдөг. Тэр Шиантай хамт байх сүлийн мөч байж ч магадгүй гэдгийг мэдэж байлаа. Гинэт Фаха болон түүний шавнар гарч ирээд Сүсү рүү дарихад бэлдэв. Шиан өрөөндөө орж ирээд сандарч могоо болсон Сүсүг сүнсний чинжаалаар хутгалахад Сүсү ус руу унчихдаг. Фаха үннийг хилчлэх үед Шиан гайхширч гунигэлдэг. Харин ялагдал хүлээсэн Сүсү шархнаасаа болж амь тэмцэж байхдаа хүрхрэн агуун дотор Чинчинтэй уулзав. Тэгсэн ч Сүсү өвдөлтөө үлтоон Чинчин найздаа хүн дурласандаа харамсахгүй байна гэж хэлв. Энэ хооронд Шиан гэртээ болсон үйл явдал цочирдсан хിവэрэл байлаа. Ярддаг харах гарч ирээд Шианд зөвлөгөө өгнө. Харах Лефенгийн хийд рүү аялахаар очсон бөгөөд тэнд ламнар үхэгсдийг амьлуулж аливаа өвчнийг ангааж чаддаг сүнсний үнцийг хадгалдгийг хэлв. Хайртай хүнээ аврах шин итгэл найдвараар тэр сүмд ирж дээд давхарт хүрэхийн тулд урт усан үзмийн орон ашиглан цамхаг руу авирв. Тэр ичэдийн хаалга барилдаг газар ороод зөвхөн үндэс рүү ойртно. Гэтэл хамгаалтын шившлэгт нь орооцолтчихдог. Шиан арай гэж салж жинхэнэ үндсийг нь шүүрч авч чаджээ. Гэвч энэ шившлэг нь чөтгөрүүдийг хордог байсан байв. Түүнийг цамхгаас гарах үе чөтгөрүүд хаалгаар гарч цамхыг хорхон одов. Фаха болон ламнар яаран гүйж ирнэ. Хурч ирэхтэн чөтгөрүүд Шианы биеийг эзэмдэж байхыг хараад түүнийг барьж аваад хургад зориулсан сүм рүү аваачдаг. Чөтгөрүүд тэдний шившлгийг эсэргүүцдэг тул Фаха лам лууханыг хөөн зайлуулах шившлэг уншихын тулд ахлагчдыг цуглуулах заавар шавнартаа өгдөг. Харин ярддаг харах Чинчин Сүсү хоёрт очиж Шианыг баригдсан тухай тэдэнд ярьж өгөхийн зэрэгцээ үндсийг нь өгөв. Хожим нар жаргах үед Фаха хийдийг бусад гадны хүмүүсээс бүхэлд нь битүүмжилдэг. Ламнар сүм дотор цугларч тасалтуулах боломжгүй хүчрхэг шившлэг уншдаг. Фаха Шианыг аврахаар ирсэн Чинчин Сүсү нартай уулзгаар түр гарав. Тэр Шианыг чөтгөрт эзэмдүүлсэн нь сүнсний үндсийг авсны үр дагавар гэж тэр хоёрт хэлдэг. Дараах үр дагаврыг нь мэдэхгүй байж хүн чөтгөр хоёр хизээж хамт байх ёсгүй гэдгийг дахин тавтан хэлв. Бүсгүүчүүдэд шившлгийг тасалуулахгүй байхыг сануулсан ч ламыг зүгээр л Сүсүг Шиантай байхаас сэргийлж байна гэж бодоод дайрдаг. Фаха хамгаалах гэж оролдох үед ширүүн сэлэмний тулаан хүрнэ. Тэр хоёр манан болж хуурч түүнийг дайралтнаас зайлсхийж сэлэмнүүдийг Фаха ичэдийн таягаараа устгав. Ууралсан Сүсү Чинчин хоёр асар том жаншийн уулын мужийг далайн төрөлгээр үер тавтуулах усны цорго үүсгэв. Аврах том далайн давлгаан дайралт ирэхэд Фаха лам сүрлээ сэргийлэхийн тулд давлгааг хоёр хувааж сүмийг үер төртгөөс чадлаараа хамгаалдаг. Авраг могоо болж хувирсан эмэгтэйчүүд Фаха руу дарихад тэр хазуулахаас зайлсхийж түүний шавнар сүмийн талбайг яар нүүлгэн шилжүүлв. Шианы биес чөтгөрийг хөөж байгаа сүм дотор үерийн ус нэвтэрсэн ч аз болоход ламнар үргэлжлүүлсээр байв. Сүм бүрэн усанд тавцсан ч шившлэг уншигцаар л Сүсү хаалгыг эвдэж байхад харахнууд сэлж ламнарын төвлөрлийг таслахын тулд гарыг нь хазаж байлаа. Тэд хамтын хүчин чармайлтаар Шианыг судлаж хуурай газар тавьчрав. Даанч Шиан шившлэг тасалдснаас болоод Сүсүгийн талаар бүхнийг марцсан байлаа. Фаха Сүсүг шившлэг тасалдуулж Шианы ой санамжийг алдуулсанд нь буруутгаж түүнтэй усанд тулалдаг. Чинчиний дээр нь Сүсү зогсоод лам руу могоон давлгаа илгээсэн боловч Фаха тэднийг хазаалав. Чинчин дараа нь ламыг бүхэлдэн залхихад лам түүнийг зүсч гарч ирдэг. Тулаан ширүүсч байхад бүрэн хувирсан нэнэн лам нарыг хуурай газар руу нүүлгэн шилжүүлдэг. Тэр Чинчин хөвж байгааг хараад түүнийг аварснаар аимшиг төрхтөж жинхэнэ найз гэдгээ баталдаг. Энэ үед ядарсан Фахай тэнгэр өөд харан буддаагийн удирдлаганд орж чөтгөрүүдийг агнах ирэл хайгуулдаа хэд үнэнч байсан уу гэж асуув. Тэр хичээл зүтгэл нь хээ дэмий хоосон болж магадгүй гэдгийг ойлгож гамшиг тохиолдох нь гэж итгэн гинэт хөндөөж гялалцсан гэрлээр дамжуулан буддаагаар хүчрхчв. Тэр Сүсүгийн илгээсэн хүчтэй эргүүлгийг хазаалгаж бясалгана. Гинэт дайралтнаас хамгаалсан тэнгэрлэг гарууд түүнийг тойрон хүрээж Сүсүгийн усан цохилтоос хааж байлаа. Түүний залбирлаа үргэлжлүүлэх үед Лефенгийн сүм хийдэн Сүсүг доороо хорихын тулд бэлтгэгдэнэ. Сүсү гэмээ ухаарч буддаа тандан Шиантай сүүлийн удаа уулзах хүслээ хэлв. Энэ мөчөд Фаха тэнгэрлэг хүчээр сүмийг өргөж Сүсүг төр чөлөөлөхөд тусалдаг. Тэр Шиантай чин сэтгэлээсээ салах ёс гүйцэтгээд өөрийнхөө тухай дурсамжаа сэргээхийн тулд үнсв. Хүсэл нь биелж үүрт хайрандаа үнэнч байх болно гэсэн амлалт өгснөөр тэрээр сүм дотор дахин сорогдно. Ингээд тэдний эмгэнэлт хайрын түүх дуусны дараа Чинчин явхаасаа өмнө тэр хоёрын шиг хайрыг хизээж хүсдэггүй гэдгээ нэнэнд хэлв.
бүх зүйл хэвэн байдалтай ороход Шиан Сүмийн гадаа өвс ногоо түүж хизээ нэгэн цаг түүнтэй дахин уулзна гэж найдаж үнэнчээр хүлээж байдаг. Хаа нэгтээ Фаха уулын ингэрлүү алхаж чөтгөр нинээнд найрсаг хандаж түүнд алим шидэж өгөөд түүний шин дүр төрх улам илүү цохиж байна гэж хэлв. Нар чаргах үедээ зэрэгцэн түүх дуусч тэд өмнөх шигээ шин зам руу аяснаар кино маань төгсдөг. Бичлэгтэй минь дуустал хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа.